Мэдхгүй шууд тархид төгжөө орчлоо яах вэ? За сайн байцгаана уу? Наа хөрлөт гэдэг би Цанжин кибербординг сургуулийн програм ангамжийн багш байна. За манай Цанжин кибербординг сургууль маань болохоор програм хангамжийнхаа хөтөлбөрт энэ жилээс Harvard-ийн хөтөлбөр оруулж ирсэн байгаа. 6-аас 12 дугаар ангийн хүүхдүүд суралцах боломжтой хөтөлбөр гэдгээр онцлог. Сайн байцгаана уу? Намайг Мөнх Одит. Би ирээдүйд программист болно гэсэн зорилготой. C хэл нь болохоор бүх вебсайт, аппликейшн, програм хангамжуудын хэллүүдийн суурь болдог. Энэ C хэлийг суурьснаар цаашдаа шинэ технологи судлах. Саяны Мөнх Одит ярьж ирсэн C програмын хэдий илүү дэвшилтэт төлбөр болох Python-ийн талаар би ярих болно. Python нь илүү орчин үеийн дэвшилтэт төлбөр бөгөөд илүү хялбар бичгэлтэй төлбөр юм. Python хэл нь бидний өдөр тутамд ашигладаг аппликейшн вебсайтын тооцооллыг хийж байгаа юм аа. Сайн мэцэнэ намайг Анир Жохлон гэдэг. Тэгэхээр Python хэл нь ерөөхдөө одоо дэлхийн хамгийн өргөн хэрэглээтэй хэл болоод байгаа. Яагаад өргөн хэрэглээтэй хэл болоод байгаа гэвэл бичиглэл нь амархан. Тэгээд сурах хугацаанд бас богино болохоор айгүй өргөн хэрэглээтэй болж байгаа. За тэгээд Python хэлийг ерөөхдөө бол нэлээд том компаниуд бас ашиглаж эхэлж байгаа бөгөөд жишээ авахад Facebook, Amazon, Tesla компани одоо машины кодон дээр хүртэл ашиглаж байгаа. Сайн байцгаана. Намайг 12-1-ийн Итгэл гэдэг. Энэ сургуульд иржснээс хойш бид нэр Scratch, Flow-итмээс эхлээд маш доотлын суурь мэдлэгээс ахуулаад бүх програмчлалын хэлийг сурахаар зорж байгаа. Үүнд нь бид одоогоор C, Python, Django, Flask, C, HTML, CSS, JavaScript гэх мэтчлийн хэлүүдийг сурсан. Үүнээс гадна бид дөнгөж сайхан 5 өөр ангийн 40 гаруй хүүхэд Harvard-ийн сертификат авсан байгаа. Энэ нь одоохондоо дөнгөж эхлэн бид нар цаашдаа веб девелопмент гэх мэт олон төрлийн сертификатуудыг авахар зорж байгаа. Энэ жил болохоор бид нэр computer science-ийн хөтөлбөрийн сертификатыг авсан байгаа. За тэгээд тэрний дараа жил болохоор web developing, AI технологи хөгжүүлэх гэх мэтчлэн сертификатуудыг авах төлөвлөгөөтэй байгаа. Гадаадын ихтэй сургуулиудад apply хийхэд нь хэрэг болно. Нэгдүгээрт за хоёрдугаарт болохоор яг сүүлийн шинэ тренд болж байгаа програмчлалын хэл болон тэгээд том төслүүд дээр ажиллах бас тэгээд тэр төслүүдээ ойлгох ийм чадвар суулгаж байгаа юм.